Ядуу гарчиг амьдралаас дэлхийн од болж чадсан дуучин жүжигчин Рейний түүх. Миний байшин олон ангид киноны гол дүрээр нь бидний сайн мэдэх бүгд найрамдах Солонгос улсын алдарт дуучин жүжигчин Би Рейн буюу Жун Жи Хун 1982 оны 6 дугаар сарын 25-нд Өмнөд Солонгосын Сусан хотод төржээ. Түүний урлагийн нэр нь Рейн. Энэ нэр нь солонгосоор Пи буюу бороо гэсэн утгатай. Тэр 7 цомог 28 сингл гаргаж дэлхийд даяар олон 10 аялан тоглолтуудыг хийжээ. Рейний хувьд дуучин, бүжигчин, жүжигчин, загвар өмсөгч, дизайнер, бизнесмен гэгдэх энэ их амжилтанд хүрэхийн тулд цаг наргүй хөдөлмөрлсөн юм. Түүний амжилт ээжтэй сашгүй холбоотой гэдэг. Рейн эцэг их дүү охиныхоо хамт амьдардаг байлаа. Тэр багадаа бүрэг ичимхий, бүжиглэх дуртай хүүхэд байсан бөгөөд цаг завал гарвал бүжиглдэг байв. Рейн ядуухан амьдралтай айлын том хөв бөгөөд бүх зүйлийг өөрийн нуруунд дээрээ үүрч иржээ. Түүний хүнд өвчтэй ээж нь од болох хүсэл эрмэлзлийг нь улам их нэмэгдүүлдэг байлаа. Учир нь тэр од болж ээжигээ хагалгаанд оруулна гэж боддог байсан бөгөөд хамгийн ихний зорилго нь алдартай дуучны арын бүжигчин болох байжээ. Багаасаа бүжиг хөгжим сонирхолтой байсан нь түүнийг entertainment ертөнц рүү хөтөлсөн юм. Тэрээр ээжигээ асрах, дүүгээ халамжлах, хажуугаар нь бүжиг сурах гээд хүүхэд насаа завгүй өнгөрүүлжээ. Рейн илүү сайн бүжиглэж сурахын тулд өдөр бүр гудамжны бүжигчид дээр очиж өөрт байгаа багахан зүйлээсээ илүүчилж явсаар эцэст нь тэр бүжиглэж сурчээ. Рейн нэгэнт чадварлаг бүжиглдэг болсон тул тэр шоу бизнесийн нэрд гарсан хэд хэдэн продюсеруудтай уулзаж өөрийгөө шалгуулжээ. Гэвч продюсерууд бүгд л нэгэн ижил хариултыг өгч байсан юм. Түүний гадаад дүр төрхийг K-pop айдолд тохирохгүй. Чиний нүд хэтэрхий жижиг байна. Нүүрэндээ мистасал хийлгээд давхраатай болоод хүрээдэр. Чамд авяас байгаа ч царай алга хэмээн хэлдэг байв. Гэвч Рейн энэ бүгдийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэр ч утгаараа Солонгосын гоо сайхны мистасал хийлгээгүй цорын ганц од хэмээн нэрлэгддэг. Рейн бууж өгсөнгүй. Тэр хаасайгүй явж таарсан студ болгонд очиж өөрийгөө шалгуулж явсаар JYP Entertainment-ийн захирал Солонгосын нэрт дуучин Пак Жиньонд түүний бүжиглэх авьяас нь таалагдж хамтран ажиллах санал тавьжээ. Харин энэ үед Рейн би бүх хүчээрээ өөрийгөө дайчлах болно. Харин та миний ээжийг хагалгаанд оруулаад өг хэмээн хэлсэн байна. Тухайн үед түүний ээж хоолны газар аяг угаагч хийдэг чихрийн шижин өвчтэй байсан юм. Ядуу амьдралтай байсан учраас ээж нь эмчилгээ хийлгэх мөнгөгүй байсаар өвчнөө хөндрүүлсэн байжээ. JYP Entertainment-ийн захирал дуучин Пак Жиньонч Рейний саналыг хүлээн зөвшөөрөн ээжийг нь хагалгаанд оруулсан боловч харамсалтай нь эмчилгээ амжилтгүй болж 2000 оны 12 дугаар сард хайртай ээж нь нас барсан юм. Ээж нь хагалгаанд орохоос өмнө Пак Жиньонд хүүг минь алдар нэр сайтай, сайн хүн болгож өгөөрэй хэмээн хүсжээ. Рейн ээжигээ бурхан болохын өмнөхөн би Азийн хамгийн шилдэг дуучин болно. Амьдралд минь юу ч тулгарсан давн туулж заавал амжилтанд хүрнэ гэж өөртөө болон ээждээ амласан гэдэг. Хүүхэд байхасаа урлагийн авьяастай ч ядуу гэр бүлд төрсөн учраас төдийлөн амжилт гаргаж мэрэгжлийн сургуульд сурч чадаагүй Рейн өнөөдөр ээждээ өгсөн амлалтаа биелүүлж мөрөөдөлтөө хүрч дэлхийд танигдах од болжээ. Тэр ээжигээ нас барснаас хойш өгсөн амлалтандаа хүрэхийн тулд өдөр болгон бэлтгэл сургуульд хийж тэрч бүхэл сайхан биетэй болохын тулд өдөр болгон дасгал хийдэг байв. Түүний ингэж их хөдөлмөрлсөний үр дүнд 2002 онд анхны дебют болох Bad Guy цомог нь гарлаа. Энэ үеэс эхлэн тэр өөрийгөө Рейн хэмээн нэрлэх болсон байна. Тэрээр бүх хүний дээрээс бороо мэт асгарах болно гэсэн утгаар тайзны нэрээ Рейн хэмээн нэрлэжээ. 2002-оос 2003 он бүхэлдээ түүний хувьд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Рейна 2002 онд KBS телевизийн шин залуу шилдэг эрэгтэй жүжигчин хэмээх шагналыг Сандуу сургууль руугаа явцгаа хэмээх олон ангид киноны Сандуугийн дүрээр хүртэв. Түүний цомог шин дебютээр шалгарч мөн шилдэг залуу дебют дуучин, шин залуу шилдэг жүжигчин, шилдэг дуу гэдэл анхны шагналуудаа авсан байна. Тэр эдгээр шагналаа гардаж байхдаа нулимсаа барьж дийлэлгүй тайзнаас ээжи та намайг харж байна уу? Би чадлаа. Миний танд өгөх бэлэг юм шүү хэмээн хэлж байв. Рейн 2004 онд өөрийгөө жинхэнэ оны шилдэг жүжигчин гэдгийг харуулсан юм. Тэрээр KBS телевизийн Full House буюу Миний байшин инэдмийн олон ангид киноны гол дүрт тоглов. 16 ангид энэ кино нь Азийн үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд Рейний нэр хүнд өсөж Азад танигдах болжээ.
Сингапур, Малайз, Индонез, Филиппин, Вьетнам, Таиланд, Хонконг, Хятад, Япон, Тайван, Израиль, Америкт хүртэл энэ кино гарчээ. Миний байшин кино тухайн ондоо бүх кино наадмуудаас шагнал хүртсэн байна. 2004 онд мөн Rain 3 дахь цомог болох It's Raining цомгоо гаргасан нь гайхалтай амжилтанд хүрч бүгд найрамдах Солонгос улсад даруй 200 гаруй мянган хувь, Азад 1 сая хувь борлогджээ. Тус цомогт багтсан дуунууд нь Солонгос төдийгүй Азийн хөгжмийн сувгуудын чартад тэргүүлж байлаа. 2005 онд тэрээр Rainy Day хэмээх аялан тоглолтоо Сөүл хотоос эхэлж хийлээ. Тэрээр үргэлжлүүлэн Токио, Хонконгод аялан тоглолтоо хийв. Түүний тоглолтын тасалбар хормын дотор бүгд зарагдаж дуустдаг байлаа. Rainy Day аялан тоглолт Аз твийн 8 улсад тоглогджээ. Rain 4 дахь буюу Rainy ертөнц цомгоо 2006 онд гаргав. Мөн тэр ондоо анхны уран сайхны Beekeeper гэхдээ зүгээр киноны гол дүрт бүтээсэн юм. Rain өмнө нь дандаа олон ангит кинонд тоглож байжээ. Энэхүү кинон түүнд маш их амжилтыг авчирсан бөгөөд гадны кино найруулагчид түүнийг сонирхож эхлэв. Тус кино нь Берлиний олон улсын кино наадам, Хонконгийн олон улсын кино наадмаас тус шагнал хүртсэн юм. Харин Rain 43 дахь удаагийн Peksan Awards-аас тус киногоор шилдэг эрэгтэй жүжигчин хэмээх хүндтэй шагналыг хүртжээ. 2006 оны 12 дугаар сард тэр дараагийн Rain's Coming нэртэй аялан тоглолтоо эхлүүлв. 2007 он гэхэд түүний аялан тоглолт Аз твийн улсуудаас гадна Австрали, Америк нэгдсэн улс, Канада зэрэг орнуудад хийгдээд байсан юм. 2006 оны 9 дугаар сард Rain Японы сонсогч фэнүүдтэй зориулан дан Япон дуунаас бүрдсэн Eternal Rain цомгоо гарган улмаар 2007 оны 5 дугаар сарын 25-нд Японы Токио Дом цэнгэлдэхэд бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд түүний тоглолтыг 40 мянган хүн үзсэн байна. Ингэснээр Rain Токио Дом цэнгэлдэхэд тоглолт хийсэн анхны солонгос дуучин болсон юм. 2006 онд Rain жил бүр Америк нэгдсэн улсын Times сэтгүүлээс нэрлэдэг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарчээ. Энэ нь түүнийг Европын орнуудад танигдуулах эхний алхам болсон байна. Удалгүй Rain Америк нэгдсэн улсын Лас Вегас, Невадад Rainy Day New York нэртэй бие даасан тоглолтоо 2 өдрийн турш хийжээ. 2008 он бол түүний хувьд их бүтээлч жил болж өнгөрсөн юм. Бээжингийн Олимпийн наадмын хаалтын ёслолд оролцож, дуулахын хажуугаар Америкийн Ninja Assassin кинонд тоглох саналыг хүлээн авав. Мөн тэр 6 дахь цомгоо худалдаанд гаргасан байна. Тус цомгийнх нь анхны сингл Love Story сонсогчдыг байлдан дагуулж байсан бөгөөд Rainism дууны клип дуун хит парадыг тэргүүлж эхэлжээ. Тэр ондоо Rain дараагийн уран бүтээл Америк Японы хамтарсан Speed Racer хэмээх кинонд 2 дугаар дүрд тоглосон юм. Тэрээр энэ кинонд Холливуудын нэртэй жүжигчдтэй хамтран тоглосон. Энэ нь түүнийг Холливуудын хэмжээнд хүрэх чадварлаг жүжигчин гэдгийг баталсан бөгөөд 2009 онд Холливуудын Ninja Assassin хэмээх киноны гол дүрийг бүтээжээ. Тус кинонд нээлттэй хийсэн даруйдаа ашиг орлогоороо бокс офисын чагсаалтад тэргүүлж жинхэнэ шууганыг тарьлаа. Хүсний алуурчин нинжа нарын тухай өгүүлэх энэ кинонд тоглохын тулд Rain 9 сар бэлтгэл хийсэн бөгөөд элсэн чихэр давс хэрэгэлдэггүй. Ганцхан дахианы мах ногоо усал ууж идэж байсан хэмээн нэгэн ярилцлагандаа хэлж байсан юм. Ninja Assassin кинонд гол дүр бүтээснээр Rain жинхэнэ утгаараа Холливуудын шин залуу од болон гялалцж дэлхийд жинхэнэ утгаараа танигджээ. Энэ кинонд түүнийг MTV кино шагнал хүртсэн анхны солонгос хүн болгосон юм. 2011 онд мөн л Times сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн жагсаалтыг бүгд найрамдах Солонгос улсын pop-од жүжигчин Rain 3 дахь удаага бичигджээ. Энэхүү жагсаалтын санал асуулгад тухайн жилийн хамгийн нөлөө бүхий нэр хүндтэй хүмүүсийг шалгаруулдаг. Тухайн үед 28 настай байсан дуучин жүжигчин Rain Барак Обамагаас эхлээд Lady Gaga хүртэл ардаа орхин тэргүүлж байлаа. Мөн Mnet Asian Music Awards-аас 6 удаа, Алтан диск шагналаас 3 удаа, KBS-ийн драмын 9 шагнал, Peksan Awards-аас 2 удаа шагнал хүртэж байсан бол 2008 онд Солонгосын Entertainment салбарын 100 тэргүүлэгчийн 3-т бичигдэж байжээ. Rain 2014 онд Борооны нөлөө хэмээх 7 дахь цомгоо гаргасан юм. Тэр өөрийн 6 to 5 хэмээх загварын брэндтэй бөгөөд сонирхлынхоо дагуу дизайнер хийдэг. Солонгост нэр алдартай дуучин, жүжигчин, эсвэл гудамжны гуйлагчин ч бай. Хамаагүй залуус нь бүгд цэргийн алба хаадаг хуультай болохоор Rain ч мөн адил 2011 онд цэрэгт явсан юм. Тэр бусад цэргүүдийг бодвол 1000 гаруй фэн огтороо өдүүлэн дуу шуугантайхан цэргийн тангараг өргөсөн гэдэг.
Цэрэгт байх хугацаанд түүн шиг дуйлаантай цэрэг байсангүй. Учир нь цэрэгт алба хааж байх үедээ Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр шалгарч байсан алдарч жүжигчин загвар өмсөгч Ким Тэхитэй болцдог нь олон жил болж уулзах агшин бүр нь папараццийн дурамд бууж бөөн шуугаан дэгдээдэг байв. Рэйнийг цэрэгт байхад Ким Тэхи очиж уулзахдаа маск зүүж нүрээ битүүлж очдог байсан ч хүмүүс таньчихдаг байсан юм. Тэд 2011 онд телевизийн сурталчилгааны зураг авалтын үеэр анх танилцсан бөгөөд Рэйн Ким Тэхийг газар суун оймсоо өмсөж байхыг хараад дурлсан гэдэг. Учир нь нэртэй жүжигчдийн туслахууд тэднийг хувцас солиход тусалдагч Ким Тэхи энэ мэт жижиг зүйлийг өөрөө хийж байгаа нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Зөвхөн өөртөө зориулагдсан эмэгтэй мэт сэтгэгдэл хүчтэй төрсөн ч Ким Тэхи тухайн үед түүнийг тоосонгүй. 5 ч удаагийн болзооны саналыг буцаасан нь залуугийн сэтгэлийг ихэд шархлуулжээ. Учир нь Ким Тэхи түүнийг олон бүсгүйтэй уулздаг муу залуу гэж боддог байлаа. Эцэст нь Рэйн өөрийгөө зүгээр ойлгуулж, бусад буруу бодлуудыг нь залруулан түүнтэй болцож чаджээ. Жүжигчин Ким Тэхи Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэй гэгдэхээс гадна алдарт дизайнер Андре Кимийн хамгийн хайртай загвар өмсгч модель нь байлаа. Солонгосчууд нэр хүндээ сэвтэхийг хүсдэггүй. Эмэгтэй хүн хурмаасаа өмнө эрэгтэй хүнтэй хамт амьдарч хүүхэд гаргаж болдоггүй. Энэ тал дээр ч огт нь хатуу хүмүүжлтэй байдаг. Ким Тэхи Рэйнаас 2 эгч бөгөөд тэд 6 жил орчим үерхсний эцэст 2017 онд хурмаа хийжээ. Хосууд хурмын ёслоо даруухан хийсэн юм. Сонирхуулахад Рэйнийг цэрэгт 2 жил алба хаах хугацаанд нь тэд байнга уулзалдаж байсан бөгөөд үүнээсээ олж хил хамд их өртөж байсан юм. Рэйн 2 жилийн дотор олон 10 удаа цэргээс чөлөө авч хаарт бүсгүй Ким Тэхитэйгээ уулзжээ. Солонгосын цэргийн дэглэм хууль хатуу чанга. Нэг цэрэгт жилд 2-3 удаа ар гэрээс нь хүн насварсан үед ч юм уу эсвэл хүнддэг шалтгаанаар чөлөө олгодог. Харин Рэйн олон удаа чөлөө авсан хэрэгээрээ шүүхэд дуудагдах дөгсөн гэдэг. Солонгосын хамгийн засваргүй ориг хосууд 2017 онд охинтой болж 2019 онд 2 дахь хүүхдээ үлгийдэн авсан юм.